Хүн хэмээх бодгалыг өрний ангаах ухаан болон дорны ангаах ухаанд хэрхэн авч үздэг талаар та бүхэндээ тайлбарж өгье. За тэгэхээр өрний ангаах ухаанд хүн бүрэлдэн бий болоход бол эр бэлгийн сперм болон эм бэлгээс өндгийн эс хоёр нэгдэж үр тогтсон өндгийн эс болдгоо. Ингэхдээ эцгээс ирж байгаа удмын мэдээлэл болох 23 хоромсом, эхээс ирж байгаа удмын мэдээлэл болох 23 хоромсом хоорондоо нэгдээд эндээсээ эсийн хуваагдал явснараа удмын мэдээлэл солилцож шинэ хүн бүрэлдэн бий болдог байна. Ингэхдээ эхлээд бол үр тогтсон өндгийн эс маань нэг эс байжгаад 2 эс болно, 2 нь хуваагдаад 4 болно, 4 нь хуваагдаад 8, 8 нь 16 гэх мэтчлэн эсийн хуваагдал явснараа бодгалыг үүсгэх нийтдээ хүнийг тогтолцоог үүсгэж яадаг нийт 37 тэрлион эс болтлоо хуваагддаг байна. Энэ хугацаа бол эхийн хөвлөд 38-аас 47 хоног бүрэлдэн бий болох хугацаанд энийг бүрэлдэж тогтдог байх нь ингээд эхээс мэндэлж шинэ хүн төрлөө гэж үздэг байна. Тэгэхээр өрний ангаах ухаанд бол хүн хэмээх бодгалыг илүү матери талаас нь авч үздэг. Тиймдээ ч гэсэн өнөөгийн шинжлэх ухаан хөгжихийн хэрээр хүнийг эрүүл байх, залуу байх, урт наслах талаас нь бол эд эсийн төвшөнд нь өвчин эмгийг бүр цаашлах юм бол генетикийн төвшөнд нь шалтгааныг тодруулан эмчилгээг нь хийх ийм хөгжилд хүрчээ гэсэн үг. За тэгвэл дорны ангаах ухаанд хүнийг яаж авч үзэж байна гэхээр дорны ангаах ухаан тэн дундаа уламжлал ангаах ухаан буддийн гүн ухааны судар номнуудад айлтгахтаа бол эцгийн цагаан тусал болон эхийн улаан тусал нэгдэх цагт зуурдаас тийм сэтгэл хэмээх намш бидний энгийнээр ойлголтоор бол сүнс хэмээх зүйл нэгдэн нийлснээр энэ гурав нэгдэж нийлээд 5 мохуудын тогтолцооны үндслээр хүн хэмээх зүйл үүсдэгэ гэж үздэг. Тэр утгаараа бол дорны ангаах ухаан бол хүнийг бие махбодын болоод сэтгэлийн нэгдэл юм а гэж авч үздэг. За энэ хүн бүрэлдэх тал дээр авч үзэхдээ бол эцгийн цагаан туслаас нь бол хүний яс, тарих, нугас үүсдэг бол эхийн улаан туслаас бидний мах, цус 5 цул 6 сав эрэхтэн үүсдэгэ гэж үздэг. За дээрэс нь бидний сэтгэл гэдэг зүйл бол оршихдоо бидний бие махбодод тархамлаар оршдог. Тэн дундаа хийн сувг судлуудаар оршдог байх нь. Тэр утгаар нь бол бидний дорны ангаах ухаан, уламжлал ангаах ухаанд бол хий, судал, дусал хэмээхэн зүйлийг бол чухалчлан авч үздэг. Энэ нь бидний сэтгэлтэй холбогддог байна. Тэгэхээр дорны ангаах ухаан бол хүнийг илүү зөвхөн бие махбод биш, эндээс сэтгэлтэй нэгдэл юм а гэж авч илүү өргөн цар хүрээтэй авч үздэг байна. Гэхдээ дорны ангаах ухаан болон өрний ангаах ухаан хоёрыг бол нэг нэгнээр нь үгүйсгэх ямарч боломжгүй юм. Яагаад вэ гэвэл арга бэлэг талаас нь авч үзэх юм бол дорны ангаах ухаан тал нь бол мэдээж бидний бэлэг талыгаа илэрхийлж байна. Өрний ангаах ухаан бол бидний аргыг илэрхийлж байна. Тэгэхээр арга бэлэг бол хоршин нийцж зүүсэх ёстой байдгаа гэж үздэг. Тэр утгаараа арга нь бэлэгдээ шингэдэг, бэлэг нь аргандаа шингэдэг. Энгийнээр өөрөөр тайлбарлах юм бол нэг зоосны хоёр тал юм байна. Тэгэхээр бол аль алийг үгүйсэх ямарч боломжгүй маа гэдгийг та бүхэн сайн ойлгохыг хичээгээрэй. Ингээд цаашдаа та бүхэндээ хүн хэмээх бодгал, хүний эрүүл мэнд, өвчлөлийг би та бүхэндээ арга бэлэг талаас нь тайлбарлах болно.